Амрано. Энэ чинь төсөмлийн үйл гоо да. Тийм ээ. Тэнд өрчнаа өө. За, юу ч орж ирэхгүй байна уу? Гэхдээ юу ч хамаагүй ярина да. Өмнөх сэдвээр үргэлжлүүлэх үү? Тэр чинь юу вэ? Нэг хүний талаар ярьж байгаа. Сонин хачин сүнс хүүдлийн талаар уу? Тийм ээ. Нөгөө хим хараад. Хэ? Өөртөө ярьж өгнө. Бас Доод чи гэсэн чи орж. өвөн дооцсаа одоо тогсхон тэгэнгүүт нь хар. Ямайч татсан зүйл. Яа чи зүрх нь явах гэж байна уу? Яг давхцуулаад. Заярлаа гэсэн чи шууд онгойж байна уу? Яаж вэ? Энэ үе та нарын зүрх ямар болсон бэ? Амрано. Марана. Яг хаах ингээд ингэ сонсогдсон байхгүй. Тэгээд Өвөн нэрэн сүнс дуудаж исэн чи ороод ирлээ. Энэ горч нь шууд л зүрхээр явах гэж байна шүү. Яг дэлдэж хонхороо дуусж байсан чинь хаалга намгаж байгаа. Амьсгаа байхгүй. Зүрх нь тэндээсээ түг. Ингээ ороод ирт юм бах тал гэж бодсон. хаалга оголгож ирдэг. Тийм бол. За хэдэн дагуулж ирв. Мэдээгүй. Амарч соолуулаа олчлаа. За юу ярина гэлээ. Одоо бол дэрэгч чинь ингээ бүчээд байж байгаа учраас бол та нар бол яриад байх хэрэгтэй. Юу цаан. Улаач энэ талыг хэлсэн үү? Хэлсэн. Энэ ч одоо хаалга. Юу дуудмаар байна тэр энэгээр орж гарна гэсэн үг юм шүү дээ. Яг нь яагаад хөхстийг толийг бүтээдгийг одоо ойлгосон баг. Бөөд бас яах гэж тол байдаг үлээ. Өө нэрээ тол руу удаан шиштэй байвал тийм сүнс хий үзэгдэл харах боломжтой байдаг болов уу? Ялангуяа нэлэг хөвгтэй төл рүү хардаг шүү дээ. Энэ зүйлд бүх зүйл яг тэгш налуугаар харна гэсэн үг шүү дээ. Хавтгай. Мөн өвгөр орж гарах яг л хаалга гэж нэрлэж болно. Өөрийгөө толинд удаан харж үзсэн үү? Амар юм хүчтэй.
Тийм ингээд толио удаан хагшигтэй байвал чам сүнс харагдана гэж ярьдаг байсан. Тэгээд ер нь хизээ үлээд нэг 8 орчим настайдаа толин маш сонин нэг альбин шиг дүүс харж байсан. Тэгвэл сайн хараад байх хэрэгтэй юм шүү. Ер нь талент их муу юм шингэдэг гэдэг бол тэгэхээр нөгөө жоохон таагүй газар мазар ч юм уу тийм олон нийтийн олон хардаг талент би ер нь харах амар дурггүй шүү дээ. Тийм. Гэтэл хардаг гэх. Хамчуудаас бити олон харсан толио хараад байгээд нэлээд ширүүн анхааруулад байдаг. Тэгэхээр шингээж жолдог гаргаж жолдог гэсэн үг байх нь шүү дээ. Та нар тэр талентаа харна. Зүгээрс нэг харахгүй шүү дээ. Нүдэ навчин. Ямар хөө байгаа. Ер нь би юм байна, тийм байна гэж ярьдаг л байлгүй дээ. Тэр болгон ирчин болгож хадгалагдах боломжтой юм. Олоочийн зарим хийдэг үйлүүд гэхэд толиор хамсаж хийдэг юм шүү дээ. Өө саяны шиг ингээд Европт үлээ харангуутаас сүнс дуудаад тэгээд тэр сүнс нь ингээд юу гэдэг байлаа. Ирээдүйн нөхрийг нь харуулна эсвэл өөрийг нь алдаг гэд тэр сүнс нь нөгөө Английн хатан хаан байсан байхгүй юу? Тэгээд нөгөө өөрөөс нь өөр шүтлэгтэй хүмүүсийг амьдаар шатаадаг байсан. Тэгээд сүнс дууддаг юм уу? Сүнс гэдэг зүйлийг чинь дуудж болно. Хорвоо ертөнцөөр дүүрэн байгаа. Тусгай тийм холбогдох зүйл байх нь шүү дээ. Хүн төрлөختнөөс 10 дахин илүү хий ухаар зүйлс байна. Зэрэгцэн амьдарч байна гэдээ бод. Тэгэхээр тиймэрхүү дом мэтийн зүйлийг туршиж үзлээ гэхэд тэр зүйл дуудагдах магадлал өндөр байна гэсэн үг юм. Гэхдээ тэрийгэ дуудчихад буцаагаад явуулж чадах уу, холдуулж чадах уу гэдэг нэг асуудал байна. Өө ингээд баг байхад хүүхдүүд маш их сүнс дуудаж тоглодог байсан л да. За байж бид нар болохоор зүгээр нэг цаас харандаа тавиад Чарли чи энд байна уу гэдэг тэгээд харандаа нэрэгүүл эргээд тим гэсэн юу заавал сүнс байна гэж боддог байсан. Харин бүр илүү агсан сүнс дууддаг хүүхдүүд нь болохоор нэг улаан утаслаа маш ашиглаад дууддаг. Тэгээд тэд нар үнэхээр яадаг гэсэн юм бол Манай сургуулийн артлаг проект. За чи сайхан санаа байна. Одоо дуудчих. Өвөө нэнд байгаа юм чинь эвгүүтэл хөгөөл явуулчихна. улаацлаа байхгүй наа. Байгаа улаацд байдаг. Миний цаан улаацсан гэдэг. Нэр бүр нэгдүгээр ингэ тогтоох тэгдэг гэсэн. Түүнээр туршчихгүй. Бүх гэдэг юмнуудаа хаагаад энэ талныхаа өмнө эдээ ундаалгын тавьчих. Яа. Угаасаа бүрийч болж байна. Үнэ ирээд байна уу та? Та нар биетээрээ мэдэрч үзэж байж л ийм юм ойлсдгийг ойлгоно шүү дээ. Ингээд хоёр жил яа. Хоёр жилийн өмнө сүнсэнд даруулж байхдаа нэг тийм сүнсний царайг нэлээд тодхон харж ирсэн юм байна. Одоо зөндөө байгаа. Бүр хүчрэхэгдсэн. Ер нь доод бол орж ирж магадгүй л баг. Өө энэ толиор орж ирнэ гэсэн үг тэгэхээр Эдээ ундаалгын тэгээд тэсвэл ороод ирнэ. Өө би сая нэг айгу сони юм харсан. Ингээ уурын дунд яг ингээ хүний дүрс шиг урд нь явж исэн хүмүүсийн одоо гэрлийн ойлт ч юм уу тусгал ч юм уу эсвэл ингээ хүнс шиг яг ингээ утаан дунд ингээ яг ингээ хүний дүрс харагдсан. Тэр хүнс юм уу? Гэрлийн урлуу. Үл итгэгчд бол тийм л гэж хэлнэ. Хугарсан байна л гэж хэлнэ шүү дээ. Гэхдээ олон хүний биед альбин нийзэлчгээд араас нь жинхэнэ сүнсэн дагаж явах нь бол энэ үг. Жинхэнэ сүнсэн байгаа юм гэсэн. Тэгээ би тэрийг бүр нүдээр харсан.
Яг уралданд хүмүүс тэгээ Хүмүүс нь ингээ явж байгаа. Талд нь ингээ яг ингээ гэрлийн уурал шиг ингээ яг уурын дундыг ингэж харагдав. Нэрээ өвөө нэг тийм тэрэн гороогийн домог байдаг байхгүй юу? Ингээд хүн хоол идээд тэр хоолныхоо үлдэгдлийг тэрэнд өгөнгүүтээ тэр тэрэнд хөөрийнх нь хүссэн бүх ажлыг нь хийж өгөөд байдаг. Тэгээд ер нь тэрийг аваад иргэвэл тэрийг авчин, тэрийг хийгээвэл ер нь хүссэн бүх юмыг нь хийн. Тэгээд тэр хүн за одоо боллоо гэд нэг хэдэн ламаар ном уншуулаад тэрийг хөөлгсөн чинь буцаал хүрээдсэн. Дахиад нэлийн өвчтэй хөөлгсөн чинь ирээгүй. Гэтэ элэг болоод чиний амийг 90 эдэн настай байхад чинь аавна гэд тэгээд яг 90 эдтэй байхад нь аваад явчихсан билээ. Ийм байхгүй юу? Наад мөгч нь бол 200-300-ны өмнөх баг. Лам энтер гэхийг бодоход. Тэр үед ихэнх нь өөр шүтлэг бишрэлтэй тийм зүйлийг жигсдэг байсан цаг үе учраас тийм дорд байсан байна. Одоо өнөөхтөө итгүүлэхийн тулд юмыг хийж өгдөг байсан байх шүү дээ. Гэтэл одоо бол өөр. Та нарт мөн үйлчлэн байх та. Тэр хэмжээгээр хүчрхэгдсэн байна гэсэн үг шүү дээ. Энэ домгийг үйсэн хүмүүс нэг тэрнтэй болчих юмсан гэд. Одоо ажил хийлгэх. ажлыг хийдэг хүмүүс чинь та нар бол тэрнээс тэр чинь зарцлах болно. Шинж тэмдэг нь ямар гэж байна? Тэрэн байгаа гэдгийг яаж мэдэх вэ? Тэрэн ер нь бол бидний нөгөө дүүрч жүжигүүд дээр ингээд амар азиас сэсэсүүстэй цагаан давуутай гард үсэлтэй тэгээд цус нүж болсон. Тэгээд нүд аман харахгүй баг ухагдсан гар хөлгүй. За өнөр та нартай гэх юм тийм үү? Гэтэл энэ болгон одоо хоцрогдсон гэсэн үг. Тэр бол 200-300 жилийн өмнөх зүйл. Хүмүүс тэрийг хөгжүүлсээр одоо бие даасан. Тэнд мөрөгдөг хүмүүс ч бий. Тийм болохоор хүм болгон нэг тэрнтэй хамаг ажиллаа хийх гэж байхгүй. Харин хүмүүс өөрсдөө тэдний боол болж болно. Өө нэг айл одоо айгу мөнгөтэй айл заяа. Тэгээд ингээд дандаа гэртээ ажлынхаа одоо нөгөө нэг офис дээр ингээд дандаа арх өргөдөг. Архиар ингээд тэгэхээр офис гэж юу лээ? Ажлын байр одоо ажлын байран дээр боломж одоо энэ газрыг бас офис гэж нэлдэг. Тэгээд нэг юм тодорхой хэмжээний шүтлэг одоо нөгөө нэг юмаа тавиад тэгээ урд нь ингээ байнга арх өргөж тавьдаг. Тэгэхээр тэр бас хар муу юмыг ундаалж ийн гэсэн үг үү? Хар мууг хааж иж болно. Яг юунд зориулсан идэ гэдгээс хамаарна. Энэ орвод бас үнрээр хооллогч хүч гэж байдаг. Сархтын агны үнэрт ундаалаад орхиж болно. Эсвэл эд дээр нь өөрсдөр нь сархад контролж ундаалж болно. Тэгэхээр янз бүр байх нэ дээ. Ямар зорилгоос тийм сархад тавьдаг гэдэг вэ гэдэгт л учир байгаа. Нэг зүйл шүтдэг байгаад л тавьж байгаа шүү дээ. Харин юу шүтж байгаагаа мэдэхгүйс тийм тавих нь үнрээр хоолдог муу талын хүчийг дуудах боломжтой. Тэр зүйлээр бас биеийг эзэмдэж орж гарч болно гэсэн үг юм. Зарим нь бол уухын хүслэн болоод хэрэгээр тэгдэг ч байж болно шүү дээ. За ингээд энэ дээр ингээд нэг хийчихье, өөртөө нэг хийчихье гэл. За маргааш өстөө за энийг сольж байгаа дахиад нэгийг тавьчихъя гээл дахиад өөр уугаад байдаг өрсөдж байдаг. Тэгэхээр ямарваа нэгэн тахил зүйл гэдэг нь огт мэдэхгүй байж байгаа тавих нь аюултай гэсэн үг. Харин ийм зүйлийн төлөө ингэж байна гэсэн итгэл үнэмшлийн үйлдэл юм шүү дээ. Тэгэхгүй зүгээр л нэг эдээ ундаалга тавиад арх сархад сүү тавиад л хонуулаад байгаа бол тэрүүгээр өндрээр хоолдог ямар ч хүчнүүд ирж хоолж болно.
Яг л та нарын нөгөө сүнс дуудна гэждэг тоглоом шиг. Өө бас нөгөө нэг айлууд бомба дахин бомбтай байдаг да. За. Тэрэн дотор бас хараалны шившлэгтэй нэг юм байдаг гэж лачаа сонсч ирсэн минь. Тэр ямар учиртай юм болов? Тэр ч уг нь айлууд буян ишгээд уддаг ч юм уу тийм зорилгоор л авдаг гэж бодсон чинь дотор нэг тийм хараалын юм байдаг гэж сонсч ирсэн. Янз бүр шүү дээ. Бас л ямар учир холбогдолтой байна гэдгийг олно. Үнэхээр тэгж ол замг юм дуудагддаг бол та нар ажил төрөл хийж яах юм. Эсвэл тийм итгэл үнэмшлэр нь бас хөрөнгөжөж худал ястам зохиосон ч болно гэсэн үг шүү дээ. Тийм байна уу? Тэрийг одоо ингэдэг юм гэдэг зүйлийг олон төггүй байж байгаа да. Нийт олноос өргөл барьц авч итгүүлээд ястам уулыг тийм өдөр хийн гэх мэт. Энэ дундаас хэн хожиж байгаа бол? Тэр хүмүүс хожиж байгаа болов уу? Хожиж болно, хожихгүй ч гэж болно. Гэхдээ гол нь юу гэвэл шинээр дом ёс зохиогоод тэрийгэ та нарт итгүүлж үнэмшүүлж өөрөөсөө дундаас нь ол замгоо нэмэгдүүлж байвал яах вэ? Гэдэг зүйл дээр сэжүүр төрөх ёстой юм. Ямар нэгэн зүйлд итгэж байгаа, итгүүлж байгаа учраас цаана бас нэг хүч байх ёстой. Гэтэл тэр нь шунлын хүч байвал яах вэ? Эсвэл үнэхээр тэр шүтлэг бишрлийнх нь ивээгч нь байвал яах вэ гэдэг дээр адармаатай байх нэ. Хэн дуртай нэг орхимж нөмөрчхөөд эсвэл хойг өмсгөл өмсчхөө тийм ясан тийм сайн гэж ярил та нар бүгд итгэх нь шүү дээ. Гэтэл тэр ол замгийн хөөс нэгэн байвал яах вэ? Та нарын тэр өргөж байгаа зан үлийнх нь юм тэдний боо дуулъё гэсэн дохой тэмдгийн илэрхийлэл байвал яах вэ? Гэх мэт энэ болгон дээр маш олон талаас нь судалж бодох хэрэгтэй байх нэ дээ. Тэгэхээр тэр үлийг хийж байгаа хүнээс нь хамаарна гэсэн үг үү? Шунлын сэдэлтэй ч юм уу тийм ч байж болно. Эсвэл үнэхээр буян шиг тийм зүйл ингээ өрөөгөд тэгж бас болох юм байна гэдэг. Тэр өвөлдөж байгаа хүнээс нь л хамаарна. Хөрөнгөжж юмтай уулыгээд олон төмөнд мэдээ хүргэж тэрийг олон дахин хэлж байж болно шүү дээ. Мэдээж сунлаа ол замганд хөлөлсөн зүйл ямар байх вэ? Өнөөхийг мэдэхгүй хүмүүс нь шүтэн бишрээл жил болгон өргөөд байвал яах вэ? Тэр чинь боолн босных ол тэмдэг баяраа хийгээд байвал яах юм бэ? Олцтой ч биш, олцгооч биш. Гэхдээ айжм арал сорогдоод байвал сонирн биш гэж үү? Тэгэхээр өө тийм шунлын сэдэлтэйгээр тийм үйл одоо бусад айл өрхүүдэд хийлээ гэж бодоход тухайн үйл хийлгсэн хүмүүст нь бас сөргөөр нөлөөлөх үү? Нөлөөлөлгүй яах вэ? Эхэндээ бол дор бүрний тэр юм хомын өрөхөд тусгай зоос юм хэрэгтэй л байлгүй дээ. Айл болгоноос нь тэгж татж байгаа л нийтийн дунд нь за тийм ёслолын өдрийг бэлтлээ л гэнэ. Тийм байна. Тэгэл бүгд тэг ингэснийхэн дагуу юм хийн сайхан болчлоо гэж харих боловч энэ итгэлийн зүйлээр бөөн эрчим үүсэж байна. Нэг хүний эрчим, нэг гэр бүлийн эрчим. За тэгсэн тэргээр 10, 20, 30, 40. За бүр 100 хэдүүлээ цугулдаг лээ. Мянгуулаач цугулдаг шүү дээ. Энэ тухай бүрийн үйлдэл болж тэмдэглэж байгаа нь. Тэр үйлдэлээрээ энэ ёсыг үлдэж итгэн дагж байна гэж эрчмээ өгч байна. Тэгвэл тэр эрчмийн дундаас нь нөгөө ийм ёс байдаг гэдэг зүйлийг уриалсан хүн нь авна. Ол замгооч авна. Тэгээд цааш нь нэг тийш нь дамжуулах хэрэгтэй. Нэг бол муурууд, нэг бол сайн л. Та өсөж тэгээд их л шин цаг үе тийм юмхам хөгцсөн шижлэх ухаа энтер гэдэг хэрнээ цагаа толохоор бас л мунхархтай сайн хүмүүс шүү дээ.
За гэл урдаас нь тийм итгэлцэж чадахгүй. За тийм байж магадгүй гэл үзэл бодлоо хайчдаг. Хаагаад нэг мэдсэн өдөр дулаа яваад идэх шүү дээ. Үзэл баримтлал гэдэг нь чанга байдаг хүмүүс хизээч автдаггүй. Хичнээн олон хүмүүст ийм ёстой байдаг юм а гэхэд эрс хатуу хэлдэг байх раа шүү дээ. Наад би чинь чадахгүй. Тэрс тэр цаана өөр хин нэгэн байсан ч хэлэх нэ шүү дээ. Би инглигээд өөрчлөгдөхгүй. Энэ хിവэрэл байх болно. Битгий миний дургүй зүйлийг хийлэг гэх мэтэр илэрхийлдэг хүмүүс байна. Гэтэл хэлхээсээ хичээд тэр эрчимд нь зохигдоод аяын дагаад нэг мэдсэн тэдний нэг болцсон явдаг хүмүүс ч байна. Өө тэгэхээр одоо шинжлэх ухаан бас бид нарыг мөрхүүлдэг байж болно тий. Бид нэр өөрсдөө самгчнаас үүсэл гаралтай гэдээ итгүүлчихсэн. Тэгээд бид нэр самгчтай хамаатан гээл өөрсдөө бодгоо. Тэгээд хүссэн үсээгүй баахан самгчны нүүс хийжилдэг хомо эрэгтөөс хомо хабилис австралиавдаг гэл. Гэтэ өндөө хамааруулахгүй гэдгээ мэдж байгаа ч гэсэн эсэргүүцээд би самгчин биш гингүүд үгүй чи самгчин гэдэг. Хамаас пинсас үүсэлдэг хүмүүс. Гарал үүсэл нь хаанаас нь мэдэгдэхгүй байгаа учраас л аль нэг юмтай ойролцоо болгосон байх шүү дээ. Магадгүй та нар холгонтой чамаатай байж болно. Ер нь бол нэг өөрийнхөөс бүгд үүсэлтэй шүү дээ. Заавал хин нэгэнтэй дулдуудаж явах бас хэрэг байдаг ч юм уу да. Бүх зүйлээр л хэмжин бүгдэнд нь л яс бий. Бүх биеийнх нь бүтцэн ч ойролцоо. За юу асуух гэж? Энэ хорвоо ертөнц одоо үүсэхээс өмнө бүх одоо нөгөө нэг нар бий болоод, гариг иргэсүүд бий болоод, дэлхий бий болоод тэгээд тэрний дараа бүх зүйл нэг стемпнаас үүссэн гэдэг үнэн үү? Нэг стейж байгаа хоёр стейж болоод хөгжөөд одоо ингээ хүндрэлтэн бий болсон. Тийм. Тэгэхээр бид нар загснаас үүссэн гэсэн. Их гэдэг зүйл байна шүү дээ. Бүр юм. Яагаад газар их гэдэг юм? Дэлхий ээж газар их. Өөр юу гэж нэрлэдэг вэ? Хөрст их. Дандаа л эмхтэй байгаад. Тийм. Тэгэхээр энэ бол үнэн байх нь шүү дээ. Эндээс ховлж чаддаг нь хэн бэ? Их гэдэг зүйл чинь л ховирдаг үстэй. Олныг үржүүлдэг. Бид нар анхнаас нь ялцгай битж байх болно. Нэг стэйс үүссэн байна. Тэрнээс тэр сармагчин ч тэндээслэх хэлсэн байлгүй дээ бас. Өөр амьтад ч бас тэндээслэх хэлсэн байж таараа. Ямар нэгэн байдлаар эхлээд тэсвэрлэж байгаад цагийн үр дүнд үржих чадвартай болсон байна. Өөрийгөө үржүүлдэг байсан байна. Дараа нь энэ байдал нь маш их ачаалтай учраас эрхчин гэдэг нь үүссэн байх шүү дээ. Энэ нь тэр зүйлийг маш их хөнгөвчлсөн байна. Маш их ачааллыг хааж өгсөн байна. Өө тэгээд нөгөө үлэг гөрүүлүүд яагаад байсан бол Үлэг гүрлүүд чинь тэгээд дэлхийг бүр амар хүчтэй болчиход эзлэх гээд ахаар нь солироор устгасан юм шүү дээ. тийм. За тэр хэн хайш юм. Тэр чи амьд шүү. Гэж л ойлгоод. Тэгээд одоо ингээд зарим өгцөн яг үлэг гүрлийн ясмас нь ингээд яг аман дотор нөвсөн байж хат нь нэг маш хурдан 1 секундэд л нэгэн хоромжлоо ингээд нэг зүйл болоод тэд нар ингээд шууд өгцөн байгаа байхгүй. Тэгээд Монголоос арга яснууд нь маш их олддог. Тийм. Бүр аль ч улсаас илүү олддог. Тэгэхээр энд ч бас та нарыг унтж явахт нь тэгэл идж явахт нь нохож болно гэсэн үг шүү дээ. Санамсаргүйгээр. Гүн галццын солир яагаад дэлхий дээр ирдэм бол ямар тохиолдолд?
Гэтэ одоо болохоор яа нэг сүүлийн жилүүдэд тавьцсангүй 50 юм тийм том солир ирэхгүй. Ер нь та нар бод энэ ертөнц тэр чигээр ингээд нүүж одоо дахиж яваа морь гэж бод. Энэ хөрст ертөнц нэг газар иргэдэг байгаа юм биш. Урагшаа согсож байна гэдэг бод. Тэр үед замд ямар цаад гарч ирнэ шүү дээ. Тэгээл бод. Өнөө замтай яг таарах уу, таарахгүй юу, зүрх үү юу гэдэг бас учир байна. Чамаа гүйж дахиж явж явсан гинт урд чинь том саад байл яах вэ? Тэр ирчээр мөргөн альсгүй болвол өсрөн. жаа. Та нар бол хараад ингээд болтно илүү. Тэрүүгээр ингээд явчихна. Тойроо зүхтагаад. Гэтэл энэ тэр тууш замаасаа хазаахгүй чигээр явахыг хэлээд байна шүү дээ. Тэгэхээр тааралдвал мөргөлдөн. Тийм байна. Ямар үедэн тааралддаг юм болов? Эхлээд энэ хамаг байдгаа ухаатахыг бүр хөрсөнд нь алт эрдэнэс байхгүй болтлоо. Бүгдийг ил гаргах үед тэр үед мөргөж болно. Яагаад гэвэл тэр галт зэвч нь өөрөө төмрийн эрчимтэй. Тодорхой хэмжээний эрчим агуулж байгаа. Энэ хөрс дэлхий чинь бас төмрийн эрчмээс бүрддэг. Энэ хоёр хоорондоо нэг бол нэгнээ түлхэж уулдаг. Нэг бол нэгнээ татдаг. Аль хүч муутай нөгөөгөө татдаг гэх юм уу да. Аль хүчтэй нөгөөгөө түлхдэг байх нь. Тэгэхээр бүгдийг ингээд доороос нь ухаад гаргаад ирчихэрч илүү их таталцаад тэгэл мөрөглөх боломжтой болж байна гэсэн үг. Энэ ертөнцид төмөр хэрэгтэй байна л гэсэн үг шүү дээ. Өө ингээд 60-аад онд дэлхийдээ солир ирээд дэлхийн сүрэл болно гэсэн чинь баахан хүмүүс хамаг наа булхаагаа дэлгээд тэгээд тэгсэн чинь нөгөө солир нь ирээгүй. Тэгээд чаас хамаг булхаагаа дэлгэчихсэн тэгээд нүүргийнх газаргүй болцгоцоо нэлээ олон хүмүүс байдаг. Тэгснээс 2036 он хийгээд одоогоос 11 жилийн дараа бас дэлхийдээ солир ирнэ гэд тэм зүгнэл байгаа юм шиг байли. Тэрийг яаж тооцоолсон юм бол гэдэг нь сонирхолтой биш гэж үү? Энэ бол дахиж яваа морь. Тэгэхээр багаж хэрэгсэл нь бас тийм зүйлийг тооцоосон байж болох юм. Тарах уу тарахгүй юу гэдгийг хэцүү байна шүү дээ. Нэг хэсэгч нь монголчууд ч бас л 2012 оны хэдэн сарын хэдэн жилээ 12 сарын 22. Энэ ертөнц дэлхий чинь л одоо мөхөд сүрэл та нар л нэг харанхуй өдрүүдийг л өнгөрөөнө гэсэн юм уу да. Тий нөгөө маяачуудын тоолол нь 12-аад дурсан чинь 12-аад сүрэх юм байна гэж бодсон. Гэхдээ тийм болсон бол та нар мах хүнстэй байгаад яах юм? Угсаал бөөндөө дуусгаас хойш. Гэхдээ тийм болоогүйгээд бас үгүйсгэж болохгүй. Ямарч байсан одоо хүртэл амьд л байна шүү дээ. Тодорхой цаг нь болоод ирэхээр бүх юм цаг хугацаатай гэдэг чинь л та нараас өмнөх тэр үлэг гөрүүлгийч чинь байсан хэрнээ ягаад гинт мөхчөв. Хөгжиж байгаад хугацаанд дууссан болоод л энэ ертөнцид тэгэхээр нэг тэгж мөргөлж байгаад дахин шинээр эхэлдэг. Дахиж тэгж явж байгаа дахиад шинээр эхэлдэг тийм эргүүлэхтэй байна шүү дээ. үлэг гөрвлээ одоо амьдрах хугацаа туршилтанд дуусаад дахиад тэр мөхөөгөө шинэ үсгэсэн юм шиг. Тэгэхээр өмнөх хүн төрөлтнүүд 10,000 жил орчмын өмнө мөхөө тэгээд одоо бид нэр 10,000 жилийн тэмхүү настай байгаа. Тэгэхээр бид нар муу байгаад мөхчихвөл бидний дараа дахиад л өөр иргэншлүүд гараал ийн гэсэн үг тийм бол. Ихэнх нь ер нь ойд орсомжоо мартцсан л байх байх. Нэг тийм зүйл байдаг шүү дээ.
Танараас өмнөхүүд нь бол нэг зүс царайтай, дал чадвар өндөртэй, цэнхэрнүүдтэй тийм өрсүүд байж. Талд ирчмийн чадвартай. Гэтэл тэрэд эвээгчээсээ оровж эхэлсэн. Ер нь бол энэ бусад оршихуйн бүх зүйлсийг захиран эзэмдэхийг хүссэн. Харагдтай нийлж. Үүн дээр игдүүлсэн төрж маш том дайн тулааны арга барил болж бай. Одоо тэдгээр хүчний эсрэг цаг хугацаанд тэмцэн далд хүчний одоо юу вэ? Тэнгэр өвгдээд сүд хөрстэй гизэд өвгд нийлнэ гэсэн үг шүү дээ. Мөн тэднийг устган дийлжээ. Гэхдээ хүүхдүүд нь ийм зүйлийг мэдэхгүй учраас гэмгүй учраас үлдээе гэдэг шийдвэр. Тэгээд маш хүйтнээр хайрж харсан гэж байна. Тэдэн далд ирчмийн авьяас чадвар өвлж авсан чадвар байсан ч ашиглах боломж байхгүй. Хөдөлгөхийн зурал хөлдөх гээд байна шүү дээ. Даарам бээрч дагжиж үлсэрч нас бий төрсэн хүмүүсийн бүгдийг устгасан. Тэгэхээр олон жоохон хүүхдүүд яах вэ? Дулаан газар бараадаж явна. Агуу улсын дунд моогдсон шүү дээ. Хорогдох гэж. Ингэж явсаар хэдэн 10,000 жил өнгөрөхөд та нар хин гэдгээ мартсан. Дарж байгаа хүнд ярих хэрэг байна уу? Байхгүй. Дарж байгаа хүнд урлаг соёл бичвэр бичих шаардлага байна уу? Байхгүй. Маш хүйтнээр хайрж байгаа шүү дээ. Яаж дулаацгаал бодох байх. Тэгэхээр та нар тэдний үлдэгдэл мөн. Тэр хөлдөх арга явц бол маш удаан он жил үргэлжилсэн зүйл шүү дээ. Тэгэхээр та нарын өмнөх устгагдсан өвөг дээдсүүд чинь 5 эрчмийн чадaltaй байсан байна. Харин та нарт тийм далд талын ямыг мэдэрдэг боловч маш олон 100,000 жилээр тэднээс тэрийг ашиглаагүй учраас одоо төөрөлдөд байгаа. Энийг л сэргээхэд болох нь шүү дээ. Тэгэхээр ойлгохоор байна уу? Ойлгохгүй байна уу? Өөдгөө тэдний сүнс яасан бол Тэр том харьцаа нь л байгаа бах та. Ирүүд нь шүүгдээд ялаа эдэлж л байгаа бах та. тэднээс өмнө бүр иргэншлүүд бас байсан. Тиймэрхүү байсан бол Нэр яасан болоо? Эхлээд нэгтгэх нь ойлгож байгаа. Дараа нь та нарыг шинэ нэрэндээ тэнцэхээр дараагийнх нь ярьж өгье. 230 хэдэн жилийн дараа. өө нас хүрэх биш. Хүргэнэ. Чи тэгэл ихгүй. Шинэ нэрний үзнэ. Ингээл цалгалаа ингээл. Оо би шүд зоосаар чангалаа. Одоо нөгөө дараагийн хаяма ярьж байгаа. Тэр дээн маарай. Хэс хожих үү? Тоглоом мэт боловч тийм шарттай бай. Зав. Шалгалаад чамаагүй л үлдэх хэрэгтэй шүү дээ. 100,000 жилийн өө цус орогч нар бүр амар олон жил бараг за одоо их 1000 гаруй жил амьдраад байдаг. Гэтэ тэд нар ерөөсөө ингээд наранд гарангууд шууд арьсанд хүлэгдээд за домгон дээр тэгээд усууж чаддаггүй, үс нь халзан тэгээд гэрэл гарч чаддаггүй цусаар хоололдог. Тэд нар яаж тийм удаан амьдраад идэм бол тэгээ өмнөх юу н подкастнаас сонсон чи цусаагч байдаг гэдэг л хэлсэн. Харахгүй шинээр явах юм шиг. Наран гарах шиг. Харин тийм. Та нар баг тийм болох гээд байгаа шүү дээ. Оо.
Холон хурц наранд гарч чадах харалж борлож гал. Би л авсан. Юм бол нуугчих гал. Гэхдээ энэ хүн та нарт тийм учраас соёо байдаг юм шүү дээ. Энд сая ядчих шүү дээ. Тэгэхээр өвөө тийм үнэхээр цус сорогч гэж байт юм уу тий? Байж болно. Би бол ерөөс сонсож байгаагүй. Шууд л хүнээ идэл явна гэж байхгүй. Тэд нар чинь тусгай холбоостой байх нь шүү дээ. Юу нь маш яг чөтгөр шиг Нууцлаг зан үйлч хийдэг. Тэд нар тэг хаагур юм. ингээд Европ бол Америк үед юм шиг байлээ. Азад цус орчтой холбоотой домог нэх байгаад байдаггүй. Жишээ нь маш бага насны хүүхдүүд их алга болдог шүү дээ. Тий юу. Тэр мэтэр дахил өргөж болдог тийм гаж ёс бос зүйлүүд байдаг. Манай олооч тэрийг гадралцгаад олон нийт нэгэнд ойлгохгүй юм яриад яах вэ? Тэгээд амаа амигсан. Ихтэй тийм элдэ бусын аимшигын та нар яриад байгаа зүйлс зарим нь үнний ортой. Тэгээ сүүлийн үед маш гоёор харуулдаг болчихсон. Оин ч бахтай та нарт тэдний хувьд хоолно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өвөө тэд нар яг ингээд яг энүүрийнх нь нилээд байгаа шиг чөтгөр шиг ингээд үсгөө халдсан тийм соёотой харагдахгүй юм шиг хэрнээ бид нар дунд бас байх боломжтой гэсэн үг. Зүгээр харахад Та нар харагдах байдлын л бодоод байна шүү дээ. Тэр чинь маш гоё гоо зүстэй нэгэнж байж болно. Харин тийм үү одоо ингээд сүүлийн үед олон нийт дунд ингээд алдартай байдаг тиймэрхүү одууд гэж ярьдаг тиймэрхүү хүмүүс одоо ингээд хүүхдийн тийм даавар гэх юм уу, тийм цус гэх юм уу тэрийг ингээд ашиглаад эсвэл хүүхдийн чихэлгүй зүгээр л хүний цусаар ингэж хоолдог гэсэн тийм үнэн ч биш худлаач биш тиймэрхүү ярианууд ингээд ярьдаг. нөгөө хүүхдийн махаа тэгээ нөгөө туглын дүрт хүрсэн гарсан туглын юу Хятадд Монгол хүүхдийн хоолдог гэх. Хятадд Монгол хүүхдийн махаар хоолуулдаг гэд. Тэр Монгол хүүхдийн нэл хүүхдийн. Энэ дээр ийм байгаа юм шүү дээ. Эртнээс хүмүүс цаг хугацааны хүчийг мэдэж хөгшрөхгүй залуугаараа байх аргыг маш их хайдаг байсан. Эннээс үүдэж нэгийг устгаж байж, нэгийг идэж байж амьд үлдэх аргыг хайдаг байсан. Нэг нь тусгай зан үйл элдв зүйлийн шимт хижээлэр болгоно гэсэн арга барил байж эсвэл өөр шүтлэг бишрэлийн шившилгийн аргаар явсан ч байна. Эсвэл эд зүйлийг хувиргаж гой сайхан болох гэдэг маш олон бүтлгүүцсэн туршилтууд байдаг юм. Гэсэн хэрнээ цаг хугацааных нь арга онцыг удаан байх хугацааг олоогүй гэсэн үг юм шүү дээ. Бүх аргууд бүтлгүүцсэн гэсэн үг. Тодорхой хэмжээнд хүч өгнө. Гэхдээ заавал тэр зүйлээ л хийхгүй бол өнөөхөө залуу байх эрчмийн хугацаа нь 2 дахин илээр үржигддэг гэх юм уу да. Хурдан болж өгдөг. 2 дахин хөөх зөвшөөрөх явцсан юм. Зөвшөөрөгдөөгүй. Төгс арга биш болохоор тэгдэг юм. Та нарт бол тийм ингэж идэх хэрэгтэй ингэх гэдэг нь ерөөсөө бодлогын чанартай. Тодорхой хэмжээний нийтийн итгэл үнэмшлийн зүйлийг үлдээж байж тэр дуртай зүйлээ хийх байх шүү дээ. Та нарыг хүлээн зөвшөөрөх, тийм хэмжээнд хүрэх гээд байна да. Тэгж байж нялх хүүхдүүд нь ч гэдэг юм уу ийм мэдсэн гэхэнгүүт та нар тэгсэн юм уу за заал гэхээс одоо бол хүний ёсонд баймгүй зүйл шүү дээ. Их мэд тэдгээр нууц цаан үйлүүд нь хүч авч чадахгүйга шалтгаан нь юм. Ихтэй баян хөрөнгөтэй нэр алдартай эрх мэдэлтэй хүмүүс ийм аргад шунд оролдог. Илүү гаж идэм шиг байна. Ингээд нэг чөтгөр цүнсээ худалдсан гэд маш гэгддэг тийм алдартай гэр бүл байдаг юм л да. Тэгээд худалдсныхан дараа тэр удмынхаа нэмэгтэйчүүд маш гоо үзэсгэлэн эд хөрөнгө нэр алдараар дутагдахгүй. Гэтэ тэр удмын эрэгтэйчүүд нь зовдөг.
Ким Кардашиан. Кардашианы гэр бүл. Яг хэн хэлсэн бэ тэгэх юм. Домог Зүгээр хүмүүс хоорондоо тэгж ярьдаг юм бүү? Гэтэ домол гэдэг. Зүгээр тийм таамагладаг ч юм уу. Үг дээдсэн армен гаралтай. Армен шулмууд тийм зан үйл шулам тийм зам үйл хийж өгсөн энэ төр гэдэг. Тэр газар нутгийн үндсэндээ биш. Шулам гэвэл Монголд ч байгаа. Тэгэхдээ яг жинхэнэ шулманд биш. Шулам шиг хүмүүс гэх юм уу да. Тэрэн шиг хүмүүс, альбин шиг хүмүүс гэж би. Тэд ягаад бүрэн хувирахгүй байгаа шалтгаан нь дээрээс нь дарддаг учраас. Бас нийт олон хүлээн зөвшөөрдөг бай. Итгэл үнэмшлийнхээ хүрээнд. Тийм байна уу? Тийм. Тодорхой хэмжээнд тэднийг барьдаг. Өвөө нэмэр уулзаж үтсэн биш дээ. Уулзаж үзэж ажил яг шолмоогүй юм мэдэндээ. Үнэхээр шолом альбин тодорхойлоо. Монголын альбин шолмыг дийлэх хүч ховор доо. Эрчмийн төв учраас эндээс альбин тэрэн босвол маш их хүчтэй нэгэн гарч ирдэг. Би ч ихтэй сайн. Нусад улс орных ихэд өөр эрчмээс ивэгддэг учраас бөөгнөрлөлтэй биш. Нэг талаа дагнсан байх нь илбэг. Ус эрчимтэй байх жишээ нь. Япончин насгас гэдэг. Тий. Япон ус гал усны ивэл. Гэтэ нөгөө камикадзе гэх тийм хашуурнаас болоод Япон бид нар өөрсдөө чөтгөр дуудсан гэд. Гэтэ Аварцл үйл ер нь чөтгөрнж байна уу, бурханж байна уу тэдэнд хамаагүй болцдог юм шүү дээ. Гэхдээ хар талын зүйлээр хөлдсөн бол заавал төлөөсөө өөрсдөө талыг үрэх хэрэгтэй байдаг юм. Тэд нар өөрсдөө болохоор ками гэдэг нь бурхан, казе гэдэг нь салхи гэсэн утгатай тэрийг бурхны салхи гэж нэрлэдэг байдаг. Тэгээд монголчууд 2 удаа довтсны дараачаас тэр нөгөө байлцсан самурайнууд нь хаанасаа маш их мөнгө зоос эд баялаг шаардцгаасан. Гэхдээ сүм хийдэд нь болохоор бид нар ийм хааш шуургадуудад монголчуудыг яасан гэд тэгээд тэр самурайнуудаас илүү их мөнгө авсан чинь тэрний дараа жилүүдэд Японд маш их иргэний дайнтай дотоодын самуутай жилүүд удаан өнгөрсөн гэдэг юм билээ. Тэгэхээр хараал хийсэн бол тэрнийхээ ялыг тухайн үндэстэн төлөөлж заавал үүрдэг. Тэр бол бурхны салхи биш, чөтгөрийн салхи байх. Учир нь мөнх тэнгэрийн элч нар бүгд тэнгэрийн дор гэдэг зарилыг баримталж явсан. Энэ дайн явнаас үүдсэн гэдэг нь зөвхөн элчийг хороосноос л үүдэлтэй шүү дээ. Хөглөө хааны элчийг удаадараа хороож доромжилж буцааснаас болоод Хөглөө хаан Япончуудыг тэр дайруу товтолж эзлэхэд гэхдээ ингээд солонгосчуудаар тэр хөлөг нөгөө усан хөлгүүдээ маш хурдан хугацаанд барихыг шаардсанаас болоод тэр завныхан чанаргүй байдлаас болоод тэр шуурганд мөхтөн гэж сүүлийн үед тайлбарлалт юм байлээ. Гэхдээ тэр яг энэ бол цэвэр хараалын дайн шүү дээ. Маш олон талтай гэсэн үг. Гэхдээ чөтгөрийн хар хүчийг өөрсдөө сэрээж дуудаад биднийг хамгаалж өгөөч. Харин бид байнга татвар амиар төлж бай гэвэл яасан байх вэ? Энэ нь дарагдж байсан хар хүч чөтгөрт нь их таалагдсан байж болно шүү дээ. Тиймээс Тэнгэрийн эвгээлтэй дайчдыг нь хөнөөгөөд одоо түүнээс хойш тэр улс байнга хар салхи гол туул газар шилгээлт тэгээд үхгсдийн сүнсэн ч хүртэл явахгүй байгаа. Үхгсдийн сүнснүүд нь ер нь ямархуу шалтгаануудаас болоод явдаггүй юм бол тэгээд чөтгөрийн мэдлэлд орсон учраас. Тэдний сүнс дээшээ очих хэрэггүй болж байна шүү дээ.
хаалттай. Өө тэгэхээр тэнд тэр газар өгчих бол сүнсэн дээшээ явахгүй тэнцэнэ үлдэнэ гэсэн үг үү? Үгүй ээ, үндэснийг төлөөсөн тийм зан үйлээс хамааралтай байдаг юм. Тэгэхээр Япон үндэстний хүн өөр газар нутагт очиод өгсөн ч гэсэндээ ялгаагүй сүнснийхгүй юу? Тийм ээ. Үндэснийг болохоор тэр үндэсний Төлөөс. Цуснд нь. Тийм юмар тоглож болохгүй амар юм тийм шүү дээ. Тэгээд Японд тийм олон сүнс Япон байтугай улсуудад тийм зан үйл байдаг. Одоо энэ танаа урд хөрс чинь сайн мэднэ. Үхөхстийн 15 хоног тэмдэглэдэг шүү дээ. Заавал булшийн эргэж цаасан мөнгө зоос шатааж сүнсийг аргадаж тусгай зан үйл хийдэг. Тийм. Энийг одоо танахаар бол хайсны хөтөр гэж нэрлэдэг шүү дээ. Хятадын үндэсний баяруудын нэг. Та нар дагаж гүгээд явах хэрэггүй юм байна. Тэгэхдээ өвөө нь бодсон. Гарлын үсэл нь тийм ухсалтай юм болохоор заавал хэрэгжүүлдэг юм болов. Тэгэхгүй болохоор жилээ болгоно нь эд зоосоор нэхэд амар тайвныг үзүүлдэг юм байлгүй. Өө ингээд хятад хүмүүстэй гэрэлсэн тиймэрхүү Монгол хүрээ хүүхнүүд гээд тийм эмэгтэйчүүд 100 жилийн өмнө маш их байдаг байсан. Тэгээд тэр нөхөр нь нас барсныхаа дараа тэднийг хоргоогоод ерөөсөө тэр эд юмдаа хорогдоод тэгээд амар заяаг нь үзүүлтгүүл юм байлээ л дээ. Яа, Модон авсыг зоос шившээд 3 тогсоход сүнс нэрдэг гэдэг юм шүү дээ. модон ас. Тухайн хятад хүний сүнс байна да. Авсан дээр нь зоос шившээд 3 тогсоход сүнс нь яг дэрэгд нэрдэг гэж байгаа юм шүү дээ. Та нар эсвэл дуршаад үдэж болно. Өстө юм автлаа салахгүй дээ. Амар. Тийм хэлцэг байд юм аа. Одоо энэ чадал юмдаа аргасан улаас нар хийж үзнэд. Гэхдээ дийлэхгүй. Баргалж өтгөр гэсэн үг. Заавал амин авч ид салдаг юм. Хамт юм хань биш үү? Өө тэгвэл ингээд хорогдоод үлдсэн тохиолдолд альбин тэрэн болт юм уу? Пэрийн сүнс гүйдэл эсвэл сүнс гэдэг чинь тусдаа. Альбин тэрэн гэдэг чинь тусдаа гэсэн. Нэг гэж ойлгож болох. Ямар ялгаатай юм бэ? Өө альбин тэрэн хоёр ямар ялгаатай бол? Тэр бол нэг гадаад өгсөд л байгаа шүү дээ. Сүнс тэр. Ер нь бол альбин л гэдэг бодчих. Альбин сүнс хоёрын ялгаан тэгвэл үгүй юу вэ? Бид нар бүгдээрээ сүнс. Нэг нь өдөрддөг, өнөөх нь арай жоохон чөлөөтэй гэж ойлгож байгаа. Энэ хорвоо дээр зөндөө хийд өртнүүд байгаа гэсэн шүү дээ. Тэгвэл өө альбинчсан хүмүүс, чөтгөрлөг хүмүүс хоёр ямар ялгаатай вэ? Альбинц нь ядуу, чөтгөрлөг нь жоохон хөрөнгөлтэй вайн нь байх болно. Өө зөө. Альбидийн хүч чинь хамаагүй залуу. Дөнгөж шинээр бий болж хаана тодруулсан гэсэн үг юм. Чөтгөрийн гэдэг нь энэ нь бүр хар хүчнээс хамааралтай. Тэгэхээр эрэм дэсийн хувьд чөтгөрийнх нь илүү байх нэ дээ. Эглээд чөтгөр гэж нэг дуртай болгоно энэ ядуу хүмүүсийн дээрээс нь нэвчээд байдаггүй. Их ямтай, зэрэгэл өндөртэй. Та нар мөргөөд тэрнтэй холбогдож чадахгүй. Та мөн ховхаг ойлгочод гэл тоохгүй шүү дээ. Тэгвэл өө одоо бүх хүмүүсийг 100% гэж авч үзлээ гэж бодоход чөтгөрлөг хүмүүс нь бол маш цөөхөн хувь байх нь тийм үү? 1-2%. Монголд бараг байхгүй. Тийм үү. Монгол баян Тэгэхээр Монголын баячууд ч өстой гуйлгачд. Та нар өөрийгөө баян гэж бодсон уу? Үгүй байсан байна гэдэг.
Тэд бол зүгээр л нэг арга яаж байгаа нэг үр зээлээр наан цаа та нарыг барьцаасан төдийл байдчихсан. Тэгэхээр ч монголчууд альбинчсан хүмүүс юм байна тийм үү? Хамгийн доод дэсийн доод язгуурынхантай нөхцсөн гэсэн үг. Юун тэр чөтгөр энэ төр. Тэр чөтгөрлөг хүмүүс тэгвэл дэлхийн хүмүүс хүн амын хэдэн хувинд байх вэ? Хаасайгүй хөрөнгө бэлтгэхээс нь хамаарч нууц уулзалт ёслол гэх мэтээр холбоотой байдаг. Тийм үгүй би нэг бүр жоохон байхасаа л нэг юм сонссон. Иллюминати гэдэг. Тийм ингээд бүлэг амар олон 100 жилийн туршид ингээд явдаг. Тэгээ тэрэнд ийм алдартай хүмүүс ингээд оролцдог. Тэгээ тэдний ийм дэлхийн чөлөө юм биш үү? Тэр үеж нууц чинь зан үйл хийдэг, хоорондоо уулздаг, ингээд тэгдэг гэл. Тэ ч одоо үдээ жоохноос ийм судалж явдаг юм уу? Өө би харин жоохон багтаа зөнтөө сонссон юм ба. Яста диггүй. Дөрсгөө хүмүүс их олон байж шүү. Тэгэхээр тийм зүйл бий. Харин бид тэднийг дийлрүүлж, дийлж байх учиртай. Зүгээр нэг тийм зүйлийг хөөгөөд эсвэл шившээд болчих биш. Ухсэхэл боцоогоор үзэн шүү дээ. Хар цагаан хоёр үргэлжил хоорондоо тэмцэлдэг өн мөнхийн тулаантай байсан үнэн. Энгийн ард иргэд та нар бол энэ зүйлийн мөн чанарыг ойлгохгүй. Тийм үргэлжилсэн дайн байдаг гэдэгт итгэгчгүй. Гэхдээ нөр их тийм аллах хэдлэг тэмцлийн үр дүнд бас энэ олон төмөнчин байж болно. Энэ ертөнцийн дэлхийн хүмүүс. Тэрийг хараа тэр чөтгөр байна гэхэд та нар харахгүй шүү дээ. Чөтгөр ингэж хэллээ гэхэд би ч бас сонсъё л гэж магадгүй. Тийм биз? Би сонсоогүй, чи сонссон гэж чи солиотой юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр ийм тэмцэл бол маш эртнээс явсан арал байсан. Тэгвэл өрсөдтэй нэг сүнс дуудаж үзье. Та тоглоод байна уу? Тоглоогүй. Ингээд олоо оц байгаа. Ингээд гортыг татаа дотор нь суун үз. Уг нь гадаа нь байж. Яна уу та Оо хамт хаяа. гартыг татахгүй л яг уу. Госод чи тийм дотор гоо шүү. Тэргүүр ч ороод ирэг. Тэгээ та нар нөгөө мэддэг сүнс дууддаг аргуудаа хэрэглэхгүй юу? Тоглож байгааг нь авахгүй ч тоо. Өө би тэнтэй гадар нараа сууж чуулсан. Нөгөө зөвхөн цаасан дээр бичдэг энэ өөр 10 жилийн өмнө туршсан. Ерөөсөө таамаг утас моц тийм юм Хай үзчихсэн юм уу? Үгүй. Тийм Би харж байсан. Би хүүхдүүдийг хийхийг харж байсан. Харж исэн бол чи мэдх юм байна. Тэгвэл чи яхал. амар шүү дээ. Би амар тийм Өө чидүүдийн нэр тэрийг сүүлдүүдэд тэр Та нарыг эвгүүтэнгүүт чүлээ анаа одоо. тэрийг хийсэн хүмүүсүүд нэг амар сонин өхлөр өгөхөд юм шиг үлээ шүү дээ. тийм ээ, тийм тохиолдол байдаг. Улаач дээр 7-8 залуу өрсөд нэг залуу ирсэн юм аа. Тэр нэг аимшигын балгас уусан газар л хэдэн найзууд нийлж байгаа тийм чөтгөр сүнс дуудсан юм уу да. Тэр нь байсан эсгэж мэдрээгүй гэж байгаа. Тэрнээс хойш найзууд ээлж дараалан дуудсан дараалалаараа өгсөн. Хамгийн сүүлийнх нь тэр залуу. Яг тийм кино нэг тийм аим шиг кинонууд байдаг шүү. Тийм аим шиг янз бүрийнүүд байдаг шүү. нэг хүмүүс хоорондоо яриад. Тэрүүгээр улаас дээр амьгууж ирэхэд нь тусгай ном үйл хийж тэр нэгтлээ ингэж хэлүүлсэн байна. Түүнийг сууд дуудсан. Яг энэ тал хэмээгчийн өмнө тэр хүнийг өгсөн болгож хэвтүүлээд. Энэ өвгтөө тэр үгсээ. Одоо чи ингээд ороохоо болоо. Тийм заавал хийсэн юм биш үү? Тоглоом шүү. Тэр үлийг хийгээд тэгэл
асуудал шийдэгдсэндээ. Би яг энийг ахын Яагаад гэвэл тэр сүнсийг дуудахдаа овгонор жилээ хэлсэн байж таарад байгаа. Ямар амар юм би ямар тэрэг бэ? Ямар тэнийг юм бэ? Өөр хүний нэр хэлчих. Тэгээд дургуй үнийг тэгээд явуулчих болох юм Яна. тэг. Тэгсэн амар юм байна. Үгүй. Ямар тэнийг юм бэ? Яагаад гэвэл та нар зан үйл хийж байгаа учраас худал нэр байсан ч та нарыг үнрээр чинь зүсээр чинь бас мэдж болно. Тийм учраас улаач яах нь шууд нуурын хөх сан байгаар бүтээж хамрыг гаргаад орших ёслыг хуурамчаар хийсэн байх нь шүү дээ. За ингээд чи ямар ч тохиолдол болсон ярьж болохгүй, хөдөлж болохгүй шүү гэж. Би яг нэг тийм үйл хийж байгааг харсан юм байна. Яг тэгээд шууд онгод ээлжсэл олж байна шүү дээ. За энэ овогтой ээж нь ингээд явцлаа. Одоо ингээд бие барсан учраас чи ч гэсэн яв гэж. Би шалгаад үзэж болох уу гэж байгаа юм шүү дээ тэд. Ямар амар юм тий. Авах юм заавал аваад тэгээс. Нэгэнт энэ хөрөө дууссан байна. Яв гэж. Тухайн зан үлийг хийхэд яагаад ч тэр өргөө бас үхсэн эрчимтэй болж хувирдаг гэсэн үг. Маш хүйтэн зэвэрхэн болж. Тухайн амьд хүн ч өөрийгөө үхсэн эсгээ мэддэггүй. Үхсэн байна уу амьдаа мэдэхгүй тийм их мандранд ордог үйл юм шүү дээ. Яа тэгээ үйл дуслаа тэр өөр үлдсэн одоо амьд л байгаа биз. Яг тэрийг уншиж ийсэн. Нэг сайхан зүйл биш учраас дахиж улааштай холбогдох шаардлагагүй шүү дээ. Ямар ч байсан минь дусаа мэдж байгаа л тэгэл алга болсон да. Тэгэхээр та өсөд хамаагүй энэ их савлгааны эрчмийн цохилтын үед бол тийм сүнс энтер дуудаад өөрсдөө л ягуутна. Дуудахны үзэд чирэггүй юм дүү. Энэ митийн үйлийг тэгж гаргаж чаддаг улаач ховор. Хүн өгөх гэж байхад өгөх нь ойлгомжтой үйлэнд за би орыг ихгүй л ав шүү дээ. Бошоо цаашаа ингэж л явуулна үз. Өөрийнхөө гайг өөрөө өгөх гэж байгаа хүний өмнөөр орж би яахын л гэнэ үстэй. Тэгвэл ёслол бэлтгэв дээ. Нөө. Үгүй үү. Туршаад үзье. Яах юм бэ? Яа. Яаж мэдрэгддэг юм үзэл та. Их үзэх юм. Өвөө хамгаалах юм чи. Өвөө шууд ухтааны гэсэн. Өвөө эвгүүтөө шууд энэгээр үсрээл алга. Наад бол аваа би оролцохгүй гэдэг. Өвөө та ихлээд юм туршаад үзье гэснээ. Та Ер нь туршиж үзээд юм гээд. Өвөө хэрэгслүүд нь байхгүй юм байна. Тэгж болно шүү. Өвөө нь шууд дууд. Өвөө туршид үзээ гэсэн болохоос авраад үзээ гэж биш. Зэлдээ өөрийн зүг болж байгаа байхгүй юу? Цаацаа боллоо. Би угаасаа сүнсчтэй юусаа юм уу? Би аимшиг гэнүүд үзэж чаддаг. Та нар тимийг мэдэрч үзэж байж л өнө биш шүү дээ ер нь бол. Та юу сүнс харж ирсэн үү? Би дагаа явж байгааг нь харсан. Хүнийх нь араас. Яа. Сайн юм байна. Одоо 20 бүрээ болж юу? Тийм болцоо. За тэгвэл даавал төр мордоо.